манайхаа сайн бацгаана уу? Би өөрийгөө хосолчод явж байна. Өөртөө 2 гутал авсан заа. 2 гутал авсан, 3 ширхэг ном авсан. 2 жилөө 3 жилөө ном авсан. Тэгээд бабл тий авсан. Манай Катрины төрс өдөр болох гэж байгаа байхгүй юу? Маргааш. Тэгээд Катрин бас төрс өдрийн бэлэг гэж ном авсан. Одоо автобусаа үлдэж байна харих гад. Тэгээд сая Аз дэлгүүрээр гом авсан. Тэгээд одоо харж цавуулаа их хэвээр. Жохоо оройтчихлоо. Гэтэ зүгээр би амжина. Тэгээд бас Хей. Сайн байцгаана уу? За. Өнөөдөр болохоор 9 сарын 8 би бол энэ бичлэгийг 9 сарын 6-ны өдөр эхлүүлсэн баггүй юу? Тэгээд харамсалтай нь үргэлжлэлийн ингээд хийж чадахгүй явсараад одоо л хийх завтай болж байна. За тэгэхээр тэр өдөр юу болсон бэ гэвэл би дэлгүүр орсон. Өөртөө юмнууд авсан. Тэгээд эхнээс нь харуулъя. За хамгийн эхнийх нь цараа. Энэ бол бараг ингээд би ер нь бол энэ сар миний төрсөд болно. Одоо яг ингээд 10 хоногийн дараа тэгээд би өөртөө төрсөдрийн бэлэг гээд тэгээд юм авчихсан баггүй юу? За энэ болохоор тест тренинг ингээд ерөнхий мэдлийн тест тренинг ерөнхийдөө бол энийг болохоор их сургууль орох гэж байгаа, Германы их сургууль орох гэж байгаа хүмүүс. За тэгээд Berufsschule Ausbildung эхлэх чам тиймэрхүү хүмүүст ерөнхийдөө зориулсан. Яг ингээд бүх төрлийн мэдээллийг багтаасан тийм тест байхгүй юу? Тэгээд дотроо болохоор 1 2 3 4 5 6 8 сэдвтэй. Тэгээд тэнийг тиймэрхүү юм. Тэгээд 14 евроор авсан байна. Ийм. За дараачих нь цараа. Герман хэлний B1-2. Би нөгөө 8 сарын 1-нд шалгалт өгсөн. Тэгээд 8 сарын 1-ний шалгалтын дээр болохоор миний хариу болохоор угаасаа яг B1-2 гэж гарсан байхгүй юу? Тэгээд би курсд суухгүйгээр ер нь гэрээрээ хийчих юм уу гэж бодоод тэгээд ийм CDT-гээ ном авсан байгаа. Энэ номыг бас харагч нь 18 евроор авсан. Би тэгээд ингээд болон дээр монголоор хийдүү юм бичиж явчихсан. За энэ ном бас би одоо нөгөө нэг эх хичээлээс Ausbildung эхлэх гэж байгаа учраас техник шалгалт өгөх хэрэгтэй. Би болохоор энэ дааны ихтэй ирсэн. Одоо болохоор би B1-ийн шалгалт ер нь бол эхлээд B1 өгч үзээ. Тэгээд дараа нь бэлтэж байгаа он гарсны дараа B2 өгөх юм уу гэсэн бодолтойгаа тэгээд эхний ээлжинд ийм ном авсан. Тэгээд энэ бас уулын CD-тэй байдаг байсан миний мэдж байгаа. Тэгсэн чинь одоо л нөгөө орчин үе биш. Одоо ерөнхийдөө бол нөгөө нэг ингээд CD-ийн яг ийм CD хэлбэрээр байха болоод шууд аппликейшн дээр ингээд сонсохоор болсон юм байлаа. Тэгээ ийм ном 20 евро RS series-ээр авсан. Харагч нь. За ингээд оюун ухаандаа нэг иймэрхүү юмнууд авсан байна. За тэгвэл дараагийнх нь хувцас авсан. Өмд авсан. Цараа энэ нөгөө нэг ийм бариу, дээгүүрээ бариу тэгээд ийм доогоороо тарпицсан гэх юм уу? Би тэгээд өмсөж үзэж байгаад бас танаас харуулъя за. Тэгээд дараагийнх нь өмд цай. Дараагийн ерөнхийдөө загвар нь бол нэлийн хоорондоо төстэй, доогоороо ийм өргөн дээгүүрээ жоохон бариу дутар. Тэгээд нэг нь болохоор даав нэг нь ийм хилэмж гэх юм уу? Манай аав яг ийм хар хөхөн ийм үдтэй сахгүй. Тэгээд би өмгөөрийн материалын амар дуртай байсан. Тэгээд би Монгол дахта онлайнаар тийм өмнө захиасан чи яг миний сансан шиг ийм яг ийм материал дээрээгүй арай өөр материал дээрсэн. Тэгээд би жоохон сэтгэл дундуур байсан ашиггүй энэ дээрээ яг гоё өгсөн материал өмдөө авч чадсан. За тэгээд дараагийн авсан зүйл бол би мөмс эднес бүрэн бүгдээ миний өөртөө өгч авсан юм билээ. Цараа. Би кет авсан. Би угаасаа ер нь л кет пүүцний ер нь хобби тахгүй юу? Ийм кет авсан.
Тэгээд за юуг нь нуух вэ? Үнийг нугасаа. Энэ үнэгээ болохоор second hand 5 евроор авсан. 5 евроор. Энэ гэхдээ бараг шинэ юм шиг харагдаж байгаа. Энэ нь болохоор хямдраад 15. Агуу хямдраагүй зүгээр л 15 болсон. Юу лээ? За би хараад. 25 евроноос хямдраад 15 болсон юм байна энэ өмд. За миний энэ кэд болохоор 20 евроны үнэтэй. Би 38-ыг уул нь бол ингээд сүүлийн үед дандаа 38-аар зэмрэн гутал авч өмсчихсэн ахгүй юу. Тэгээд энийг 38-ыг өмсч үзсэн чинь надад хомдоод тэгээд би за угаасаа ингээд жоохон дозоолтой гутал чинь жоохон бас ингээд сууд штэ. Тийм юм чинь гэж бодоод би 37-аг авсан. Дараагийн гутал би нэг тийм амар ой. Би нэг тийм сонин содон юм аваагүй л дээ. Бараг за энэ гутлыг болохоор 45 евроор авсан. Энэ зүгээр л Мартинс шиг л. Угаасаа нөгөө нэг өмсөд тасцсан болохоор гэх юм уу. Тэгээд ер нь ямар ч хувцсан дээр цэвэрхэн эвтэйхэн харагддаг болохоор Мартинс авсан. Мартинс руу юм гутлсан. Уул нь яг миний сонирхсан гутал тэнд байсан л та. Гэтэ би бодоод би тэр гутлыг авахаар ингээд юун дээр өмсгөлээ гэж айгүйх бодсон. Загвар нь надад таалагдчихсэн ч гэсэн би яг юун дээр өмсөх тодорхойгүй байсан болохоор би аваагүй. Тэгээд би юусынхаа өмсч үзэж байгаад ингээд хажуудаа оруулаад ингээд харуулаа яваа за. Тэгээд та сандживэл би 6 сард нэг ийм зааж керамик музейм орсон штэ. Тэгээд керамик музейм ороод би ийм сарнай ийм цэцэг хийсэн баггүй юу? Энэ болохоор ингээд яг доош иштэйч байж болно, эсвэл өөрөөгч байж болох юм. Тэгээд би болохоор анх удаага өөрөө юм хийж үзэж байгаа болохоор ингээд нэрээ бичээд тэгээд ингээд хийсэн байгаа. Тэгээд би болон шараар будах гэсэн чинь надад шар биш юм бэж өнгөгцсөн байлаа. Тэгээд хэдхэн хоногийн өмнө буцаад ирсэн. Бэлэн болоод ирсэн. Хатааж матаа хууль явц гэдэг нэлээ их цаг зав шаарддаг юм шиг байлээ. За ер нь бол авсан юмнууд нэг иймэрхүү л байна да. За тэгээд дараагийн бичлэг хүртэл төр баяртай. Бас лайк дарах мартаа заа. Бас би одоо нэг амар итгэвтэй байна. Тэгээд бүгдээрээ дараагийн бичлэг хүртэл баяртай.